зүгээр тодорхой санал хэлсэн. Эн чинь дахиад нэг хилцүүлэг байгаа шүү дээ, тийм ээ? Байгаа. Тэгэхээр одоо байнгын хором дээр яриад бүр цаад хугацааг нь заавал заах хэрэгтэй. Үгүй тийм. Цаад хугацааг нь заавал хэрэгтэй. Тэгээд тэр дохиог өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо 10 хэдэн тэрбум оруулж байгаа хүн чинь хизээ гарахаа мэдэхгүйгээр зүгээр хийчихгээл тэгэл орхиж штэ. Тэгэхээр одоо 2 дугаар эцсийн хилцүүлгээр орж ирэхдээ бүр ядаж хамгийн цаатлын хугацааг нь загаа та нар тэр тооцоогоо хийж үзээ, тийм ээ? Ямар хугацаанд шилжүүлж болох юм. Тэгэхгүй л одоо ингээд энэ тодорхой хугацаа заахгүйгээр орхишвол наад чинь яг саяын баяр зүгт гишүүн хэлсэн шиг болно. Эцсийн хилцүүлэг дээр тэдэн он гэхэд Улаанбаатараас бүх юмнууд гарсан байх ёстой юм гэдгээ та нар мэрэгжлийнхаа үүднээс, технологийнхаа үүднээс, нүүлгэж шилжүүлэх ажлынхаа үүднээс оруулаад ирэх хэрэгтэй. Гэгөө эцсийн хугацаагийн тохирол да. Сүүлийн хугацаа тохироод ороод ирэл дээ. Тэг өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхгүй бол яг үнэн зүгээр л нэг тэр дотроо багтаж нүүх хэрэгтэй. Явж зүг асуудал болно шүү дээ.